Уншлах сонсох өдрийн мэндийг хүргье. За энэ удаагийн уншлагаар та зөв зам дээр байна уу? Эсвэл төөрсөн явна уу гэдэг сэдвээр уншлага хийх гэж байна. За тань сонголтын 3 стикерээс сонголтоо хийгээрэй. За жаахан ортолчих. Окей. За ингээд сонголт хийхэд илүү тод байгаа болов уу гэж бодож байна. За ингээд сонгосон сонголтынхоо уншлагыг дараагийн хэсгээс үзээрэй. За нэгдүгээр группийн уншлага. За эдгээр картуудаар танд яг юу хэлэх гээд байна вэ гэд үзье. За energetic pool гэсэн. Энэ карт тийм ээ, energetic pool. Таныг юунд татагдж байгаа тэр нэг дотроос ч өөрт ч нэг тийм мэдрэмж өгөөд байгаа юм байна. Тэ. Зүүн совын хүнд чинь өгөөд байгаа тэр мэдрэмжийг итэг нэгсэн доо даг гэдэг аахгүй. Голын хатгаас манай монголчууд хэлдэг дээ. Голоос нэг юм хатгаад өрөөсөө гэдэг нэг мэдрэмжийг өгөөд идэг. Тэрийг нэг үл ошиж байгаа юм уу? Эсвэл одоо мэдж байгаа ч гэсэн нэг тийм үйлдэл авахгүй л байгаа юм шиг байна. За тэгэнгүүт татагдаж байгаа зүйлээ дагаа гэсэн үг энэ energetic pool гэсэн картан дээр яг тэгж хэлээд байгаа байхгүй. Өөрөө ирэхгүй нэг тийм дотроос татагдж байгаа юм чи л хэлээд. Чиний дотор талын чинь хүн чамайг түлхэж чинь гэсэн үг нэгсэн доо. Дотроос чинь түлхээд байна. Гарыг гэд тийм тэрийг энийг хийж гэдэг юм аа. Иймэрхүү байдлаар түлхээд байна л гэсэн. Тэрийг нь өөрийг чинь бол нэг онцлог нь мэдэрч байгаа гэж гаргаж ирээд байгаа байхгүй. Огт мэдэхгүй байгаа ерөөсөө мэдрээд байгаа. За гээд таныг үндсэндээ бол уншлагаас идэв. Зөв зам дээрээ байж гэнэ эсвэл төөрцөн үг гэдэг байгаа шүү дээ. Зөв зам дээрээ бол байна. Зөв зам дээрээ байхдаа дотор хүндээ ч юм уу голын хатгаасандаа нэг яахгүй, итгэхгүй, хөдөлж өгөхгүй л байна тий. Нэг шинэ толгоогоороо бодоод тооцоолол хийгээд тэгээд дотоодын дуу хоолой зүрх сэтгэлийг сонсохгүй байна л гэсэн үг. За тэр хүзрээр бол ерөөсөө таныг тэгж хэлээд байна. За тэр discover to help you discover your true potential гэсэн тийм. Өөрийнхөө жинхэнэ чадварыг нээгнэ. Өөрийн жинхэнэ чадвараа. Тэр чин тэр голоос чинь хэлээд байгаа хатгаад байгаа юм байгаа байхгүй юу? Өөрийнхөө боломж чинь маш их одоогийн байгаа чинь бүр юм биш юу ч биш байгаад байгаа юм байна. Тэгэнгүүт одоо чадвараа бүр нэмэгдүүлэх бүр одоо юу гэх юм хангалттай их хүч чадал байхад тэрнийхээ өчүүхэн хэсгийг нь хэрэглээд байж гэх юм уу те. Яг тиймэрхүү байгаад байна гэсэн санаа хэлэх гээд. Дотоод хүн чинь бол бүр тэрнээс бүр одоо нэг 100% потенциалтай нэг юм байлаа гэхэд та нэг 10%-ийг нь ашиглаад цаашаахыг нь хэрэглэхгүй байгаадаа хэлээд байгаа байхгүй юу? Өөрийгөө багаар үнэлээд дотоодын хүнээ багаар үнэлээд байна гэсэн үг. Дотоодын хүнд чинь чадахгүй юм ерөөсөө байхгүй уулна. Гэтэл өөрийгөө та нэг юм хэмжээ тогтоочоод тэрнийг нээсэл юм өөрийгөө чадахгүй ч гэдэг юм ингээд ерөөсөө болохгүй байна л гэсэн үг. Гэтэл бол таны чадах юм бол ерөөсөө 100-ийн 10-ыг нь л ашиглаж байгаа гэдэг нэг тиймэрхүү ойлголтыг хэлээд байна л та. За tower буюу энэ tower гэдэг хүчээр болохоор ерөөсөө шинэ эхлэлийг илэрхийлнэ. Таны өнөөдрийг хүртэл хийрсэн хуучин зам чинь итгэл үнэмшил чинь өөр юу ч нэдэг ингээм юм чинь норж унж байгааг илэрхийлж шинэ эхлэлийг тэгээд. Тэгэхээр та нэг энэ дотор голын хатгаас энэ бүхэн ингээд тавцаад ирэхин цагт яг яаж юм нэхэр те. Ерөөсөө ингээд нэг тийм хүслээр юм болохгүй байгаа юм шиг бүх юм нэг тийм чамаас хамааралгүйгээр ингээ хяналтаа алдсан ингээд нэг яваад байгаа юм шиг тий. Өнөөдрийг хүртэл ингээ яваад ирсэн зам нь одоо юу гэх юм шал ямар ч үр ашиг хүч байсан юм шиг ингээд нэг тиймэрхүү мэдрэмж ингээд төрж байгаа гэж болно тий. Ягаад гэвэл
дотроос чинь бүр илүү шинэ юм гарч ирэх гээд байгаа учраас шинэ хүмүүс, шинэ боломж, шинэ юм. Тэгэхээр хуучин замыг чинь нурааж ийн гэсэн. Хуучин итгэл үнэмшлийг чинь нурааж ийна гэсэн үг. Тэгэхээр өнөөдрийг хүртэл яваад ирсэн зам чинь алдаатай байсан гэж бол хэлэх гээгүй. Зүгээр л ингээд одоо юу гэж байна. Зам чинь өөрчлөгдөж байна гэсэн үг байхгүй юу? Мэдээж өмнөхөөсөө туршлага хөрөнгөлүүлж одоо бодвол тэрнтэй зурлаад авах юм байхгүй гэсэн үг. Тэгээд дараагийнх чинь шин шатанд арай өөр зам гарч ирж байна гэсэн. Явж исэн чиглэл зам нь өөрчлөгдөж байна л гэсэн үг. За энэ perfect timing гэдэг тийм нэг зөв цаг тийм яг одоо зөв цаг нэрж байна. Өөрчлөлт хийх, шинжилэлт хийх, дараагийн замдаа шилжих зөв цаг нэрж байна гэж. Тэгээ юунд ч яарах хэрэггүй гинэ бас нэг онцлог нь. Юунд ч яарах хэрэггүй. Ягаад гэвэл чи ерөөсө хоцроод байсан юм бол байхгүй гэж. Буруу замаар бодлоод хоцроод ч юм уу эсвэл дандаа буруу тийм одоо юу гэдгийг зөв биш замаар яваад байсан гэж бол хэлээгүй байгаа байхгүй тийм. Яг л нэг цагийн юм цагтаа болох цагтаа болж байна гэсэн санаа. Тэгэхээр бүх зүйл нөгөө төлөвлөгөөний дагуу одоо нөгөө сүнслэгийн төлөвлөгөөний дагуу л явагдаж байгаа гэсэн. Гэтэл танд яг энэ зөв зам руу чинь чиглүүлэх ингээ одоо яах вэ гэдэг юм. Helpful people буюу за эн чинь зөв шүү. Одоо ингэж байгаа чинь зөв шүү. За жоохон буруу газар яваад байлгүй одоо ингэх нь зөв шүү гэдэг одоо яадгийн магадгүй энэ таруу тузар энэ тентгийн олон хүмүүс өөр одоо бүр ямарч үт юм бодлоор мэдрэмжээр одоо юугаарч үт юм. Тэгэхдээ хүмүүсийн тус гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр магадгүй тархутын чиглэлж байж магадгүй эсвэл тэр үздэг хардаг хүмүүс ч байж болно одоо ер нь тийм чиглэлээр тэр хүмүүс танд нөгөө туслана гэдэг. Туслах хүмүүс. За тэгээд дэмжлэг ирнэ. Танд туслах хүмүүс баг гарч ирнэ. За тэгээд та зөв зам руу гонё гэсэндээ салаа замынхаа одоо нэг зөв рүү орно гэсэн үг байна. Буруу руу биш зөв рүү чиглүүлэгдэж орох юм байна. Энэ хүмүүсийн тусламжаар. Тэгэхээр хүмүүсээс тусламж авахаас битээ гэнэ тэнийг. Ягаад гэвэл хэрэгтэй цагтаа хэрэгтэй одоо мессежийг авч эсвэл хэрэгтэй цагтаа хэрэгтэй хүнээс сонсож ч байд юм уу. Одоо ямар гэдэг юм. Ер нь л тэр нь зөв цаг нарчаад байна гэдэг. За Nine of Summer гэж юу хэлж ийм гэхээр энэ болохоор хүсэл биелэх карт байхгүй юу? Ер нь хүсэж байгаа чинь биелнэ гэсэн карт. Тэгэхээр Азийн үе ирж байна. Хүсэл чинь биелэх ойртож байна. Амьдралыг чинь бол одоо таны хамгийн одоо гайхамшигтай одоо тэр эд шид шиг юм өөрчлөгдөж ирэх цаг үеийг азтай үе гэх юм уу да ерөнхийдөө бол тийм азтай үеийг. За энэ зам бол үр дүнд хүрнэ гэдэг байхгүй юу? Үр дүнд хүрнэ. За энэ Six of Autumn. Энэ өглөр юу? Өгөх авах. Тэгэхээр утхан дээрээ юу гэж нэхэр? The good you comes back to you. Сайн бүхэн танд одоо буцаж ирж байна гэсэн санаа. Энэ нь болохоор юу гэж нэхэр? Өгөө авааны таны урд өмнө нь өгсөн зүйл сайн үүлийнхаа үрээр эргээд буцаж ирж байна гэсэн үг. Та хизээ нэгэн цагт энэ цагтаа энэ насандаа байж болно. Бүр урд насандаа урд төрөлдөө байж болно. Таны хийсэн сайн үлийн үр одоо өрн боловсроод цаг нь ирээд танд эргээд ирж байна гэсэн санаа. Тэгэхээр л нөгөө нэг энергийн хууль та хорвоо дэлхийн ертөнцид юу өгсөн тэрийг нөгөө үлийн үрийн хууль гэдэг юм чинь эргээд ирдгээ. Тэр нь цаг хугацаанд ирэх үедээ зөв цагтаа ирдгээ гэдгийг хэлээд байна. Тэгэхээр таны хийсэн урд насны байна уу, энэ насны байна уу? Хийсэн сайн зүйлийг чинь үр шим нь одоо ирж байгаа цагаа гэж. Тэгэхээр та бол зөв зам дээрээ байна. Хорвоо ертөнд таныг энэ туслах хүмүүсээр чиглүүлж өгөх гэж байна. Тэгээд та одоо шин зам мөрлөө орж ийнө гэсэн. Шин зам руу шилжих цаг үе ирчлээ гэсэн. За таныг тэгэхээр уншлагын гол сэдв та бол зөв зам дээр байгаа юм байна л гэсэн үг. Хүсэл чинь удахгүй биелэх чинь. Чи төөрөөгүй. Харин өөр төвшин рүү явж байна. Өөр төвшөнд гарах гэж байна. За ийм сэдв, ийм уншлага боллоо. За тэгэхээр та
Хэрвээ уншлагын сэдв танд мессеж таалагдсан болвол одоо уншлагыг баталгаажуулж perfect time зөв цаг. Зөв цаг гэдэг мессежийг коммент хэсэгт үлдээгээрэй. За уншлага сонссонд баярлалаа. Амжилт хүсье, баяртай. За 2 дугаар групп. За та ер нь зөв зам дээрээ явж гин үү эсвэл төөрчөөд байна уу гэдэг тийм сэдв. Ер нь таны цаг хугацаа ер нь зөв үү гэдэг тэр. За 2 дугаар сонголт болохоор тийм ээ. Хамгийн дээдлийн эндээ receiving it all гэсэн. За энэ карт яг юу хэлэх гээд байна те? Энэ маань болохоор чи бүгдийг хүлээж авч чадна гэж. Чи бүхнийг хүлээж авна. Илбэг дэлбэг байдлыг авах цаг үе гэдэг байгаа. Бүр энэ одоогийн байгаагасаа ч илүү их илбэг дэлбэгийг авах одоо нэгсэндээ хувь тавилан гэх юм уу? Зам заяан гэх юм уу? Тийм юм гэдэг байгаа байхгүй юу? Тэгээ тэр нь яагаад вэ гэхээр өөртөө хаалт үүсгэж байгаа магадлал. Open up гэдэг таныг. Би бүхнийг хүлээж авна. Өөрөө нэгсэндээ хорвоо ертөнцөөс ирж байгаа билег одоо юу вэ? Энэ бүхэнд хаалт үүсгчихэд бүрэн дүүрэн хүлээж авахгүй байгаа гэсэн санаа шүү тий. Хорвоо ертөнцийн чамд болохоор тий чи авах хэрэгтэй. Чамд илүү их эд баялаг, илүү их одоо өөр юу гэдэг. Abundance ер нь элбэг эд баялагийг хэлээд байгаа шүү заяа. Тэгэхээр илүү их одоогийн байгаагч чи илүү их чамд өөрөөсөө ингэж ирэх ёстой гэдэг. Өөрөө болохоор за би одоо нэг болчил байна, бүтчил байна одоо ингээл нэслүү одоо яах вэ гэдэг ч юм уу. Илүү их хүсвэл шуналтай хүн болчихно гэж бодож байгаа юу. Гэх жишээ нь танд ер нь бол байгаагаас чинь илүү ихийг та хүртэх хэрэгтэй хүн гэж хэлэх гээд байгаа байхгүй юу. За because you are being tested гэдэг. Таныг шалгаж байгаа гинэ тийм. Одоогийн байгаа нөхцөл чинь нэгсэндээ одоо юу гэх ингээд нэг сорилтын өмнө одоо яг нэг тийм энэ шинжлэх ухааны шалгуур сорилт энийг юм хийгээд байгаа хүн шиг тийм. Төвчээрийг чинь, итгэлийг чинь, юунд итгэж үнэмшиж явдгийг чинь нэгсэндээ хорвоо ертөнц нэг хүн болгон тайминг гэдэг шалгалтанд ордог шиг, сорилтонд ордог шиг таны бол тийм цаг үе чинь гэж. За тэгжэл уншлагын нөгөө сэдв юу вэ? Та зөв зам дээр байгаа юу эсвэл төөрчүүд байна уу? Таныг буруу зам дээр бишээ гинэ. Та өөрөөсөө буруу зам дээр байхгүй. Зөв зам дээр. Зөв зам дээр явж байгаа учраас шалгалтанд орж байгаа гэнэ. Таныг шалгаж сорж байгаа зам нь өөрөө зөв зам дээр байгааг илэрхийлж байгаа гэсэн үг юм байна. Тэгээ танд бол нэгэн сонголтын юм салаа замын уулзур дээр 4 замын уулзур дээр хаачих вэ гэдэг шиг, энэ 2 замын уулзур дээр хаачих вэ гэдэг шиг ийм сонголт шийдвэрийн одоо үе нь яг энэ цаг үед тохиолдоод тулгараад байгаа гэж. Томоохон одоо эндээс цаашаага амьдралд одоо алийг сонгох вэ гэдгийг нэг тийм шийдвэр гаргах, том шийдвэр гаргах одоо ойрхон ирсэн үеийг картад илэрхийлээд байна. Таян замаар нь ингээд яваад гэх юм уу, ийж яваад гэх юм уу гэдэг дээр. Салаа замын уулзуур дээр байгаа гэх тийм. Тэгэхээр яг одоо эргэлтийн цэг байгаа байхгүй юу? Алийг нь сонгох вэ гэдэг эргэлтийн цэг дээр. За Five of Spring. Энд дээр танд дотоодын буюу орчны зөрчилтэй байгааг ер нь дотоодын зөрчлийг хэлж байгаа. Өөрийн дотоодын дуу хоолойг сонсохоосоо илүү нэгсэндээ бусд өөр хүмүүс танд нөлөөлөд байна гэдэг санааг. Таны одоогийн байж байгаа одоо нэг байдал юм та өөрөө одоо шийдвэр гаргахтаа жишээ нь сонголт шийдвэр гаргахыг хүн өөрөө гаргах хэвээр энэ чиний амьдрал байдал хэн нэгний шийдвэр танд нөлөөлөд байна гэсэн үг байхгүй юу? Гэтэл таны толгой дотор чинь дотор зүрх сэтгэлээс чинь болохоор хүнээр шийдвэрлэх биш. Би өөрөө шийдмээр байна гэсэн одоо нэг юм дуу хоолой таныг ингээд тогшоод байна л гэсэн үг тийм.
Толгой дотор хитрхи олон юм бодоо за энэ нь зөв энэ нь буруу гэд ингээд бодохоор нэгсэндээ шийдвэрээ гаргаж чадахгүй байгаа юу? Эсвэл бүр шууд утгаараа зарим хүмүүс өөрийнхөө шийдвэрээ гаргахгүй дандаа нэг хүнээр өөрийгөө мэдүүлээд идэг гэж нэг байгаа шүү дээ, тийм. Тэр чинь тэр хүн чинь өөрийн гэсэн амьдралтай, та бол өөрийн гэсэн амьдралтай. Та өөрөө бас сонгох хэрэгтэй. Та өөрөө бас одоо шийдвэр гаргах хэрэгтэй. Өөрийнхөө амьдралыг эндээсээ яах вэ, цаашаа яах вэ гэдгийг одоо шийдвэр гаргах хэрэгтэй. Яг тэрнийхээ тийм сонголт шийдвэр. Тэгвэл таны энэ нөлөөлөл хин нэгэнд нөлөөлөд байгаа нь одоо нэг тийм сонинч гэх юм уу да одоо тийм. Тэрэн дээр чинь нэгэсэндээ сорилт нь ирээд байгаа юм байна л та. Дотоодын дуу хоолой зүрх сэтгэлээ сонсож шийдвэр гаргах нь эсвэл хин нэгний үгээр сонголт шийдвэрээ гаргах нь гэсэн. За unity. Энэ бол одоо юу гэх юм зөв зүйл хийх. Өөрийнхөө зүрх сэтгэлд үнэнч байхыг. Яг таны хувьд үнд зүйл чинь юу юм бэ? Дотоодын дуу хоолой чинь юу хүсээд байна? Тэрэндээ та үнэн байж чадчих нүггүй юу гэдэг. Тийм л учраас энэ картууд үндсэндээ таныг та хувь хүн мөн үү? Та хэн нэгнээр сонголтоо хийх юм уу? Эсвэл танд тэрнээс илүү их өөрийн чинь те ирэх ёстой хувь тавиланд ирэх ёстой хүлээж авах юм маш их байхад зөвхөн юу яах юм уу гэж. Хэн нэгний сонголтоор амьдраад явах юм уу ч гэдэг юм одоо те. Тийм л учраас таныг юм зөв одоо нөгөө юун дээр байгаа тань л гэж. Сонголтын их чухал үеин дээр. Энэ look for sign гэхээр хуруу ертөнцөөс танд бол одоо нэгсэнд sign буюу дохио илгээгээд байгаа гэдэг аахгүй дохио. Тэгэд өгж байгаа дохиог таныг анзаарах хэрэгтэй байна гэж хэлээд байгаа байна. Хуруу ертөнцөөс өгж байгаа дохиог бол анзаарчвал танд хариу нализины нэгсэндээ ирчээд байгаа гэсэн үг. Тэгэхээр тэрийг анзаарах нь л их чухал байгаа юм байна да. За remain positive. Нэгсэндээ өөрийнхөө хувь тавилан заяад итгэх хэрэгтэй. Итгэхгүй байгаа учраас хүний дуу хоолойг сонсоод байгаа байхгүй юу? Ер нь бол өөртөө итгэсэн өөрийнхөө шийдвэрээ гарна, өөрийнхөө бүхнийг шийдэн тийм ээ. Гэтэл хүний дуу хоолойг сонсоод байгаа хүн гэхэр чинь өөрийнхөө шийдвэр гаргаж чадахгүй өөртөө итгэхгүй байх гэсэн үг. Тэгэхээр итгэл маш чухал гинэ. Бодит байдал бодож үзэх. Тэгээд итгэх нь танд айгүй чухал гэнэ. Тэгэхээр таны бодол ерөнхийдөө таны замыг тодорхойлно гэнэ. Та эерэг зөв юм бодоод би чадна, би тэгнэ гэдээ өөртөө итгэх юм бол танд хуруу ертөнцөөс өгсөн бүр дохиож байгаад байна, хүлээж авах юм байгаад байна гэсэн санааг хэлээд. Тэгээд эцэст нь та нэг буруу зам дээр байна гэж бол хэлээгүй. Харин яг сонголтын замын уулзуур дээр байна. Эндээсээ цаашаа ямар байхын одоо тэр нөгөө нэг шийдвэрийн үе гэх юм уу? Тэгээд түрүүнээс шалгалтын үе, сорилтын үеийг яриад байгаа шүү дээ. За тийм цагийг л одоо хэлж байна да. Чи хэрэг өөрөө зөв сонголтоо хийх юм бол хуруу ертөнд тий авах зүйлээ авч чадна гэдгийг л хэлээд байна. Чиний гэсэн юм, чамд өгөх ёстой юм, сайн үеийн үрээрээ боловсроод цаг хугацаанд болцсон байна. Та харин яах юм бэ гэсэн үндсэндээ нэг тийм л одоо юм хэлээд байгаа. Тэгэхээр таныг бол ерөөсөө төөрснөг, төөрөөгүй л дээ. Тэгтээ одоо яг тийм шийдвэр зөв гаргах чухал гэсэн үг байгаа тийм. Тэгэхээр чиний өөрийн чинь санаа бодол, чиний өөртөө итгэх итгэл, чиний одоогийн замыг бүтээн гэж хэлэх гээд байна. Хэн нэгэн одоо нөлөөлөд ээж болохгүй юм байна л да. Энэ хэсэг дээр гарсан шүү дээ тийм. Тэгэхээр дахин тэрийг яриад байж яах вэ? За ингээд таны уншлага өндөрлж гин тийм. За хэрв таны энэ сонгосон мессежүүд танд таарсан таалагдсан бол би өөрийнхөө замыг бүтээн гэсэн батламж өгсөйг
комент эсвэл үлдээгээрэй. За уншлах сонссонд баярлалаа. Танд амжилт хүсье. Баяр таа. За 3 дугаар группийн уншлага эхлүүлье. За хөзрүүдээ яг гоё камеранд гоё тааруулаад ингээд тавьчихж байгаа да. За окей. За 3 дугаар группийнхан маань одоо ямар мессеж ирэх нь вэ? Та одоо яг тэмцүү зам дээрээ байна уу? Эсвэл одоо төөрсөн явна уу гэдэг сэдвээр. За энд тэгэхээр энэ снэк буюу энэ их чухал мессеж ирж байгаа нь ганц өдөр тэг юу гэж хэлж байна? Хуучин арьсаа гуйжуул гинэ. Таныг могооч нөө гуйждаг хамтан штэ тий. Хуучин арьсаа гуйжуулаад шинэ болоод явдаг хамтан. Одоо тэгэхээр таны хувьд бол яг тийм хуучин арьсаа гуйжуулах цаг үе юм байна. Тэгэхээр хувирлтыг, шинжилтийг, хуучин байсан итгэл үнэмшлийг, хуучин өөрийгөө орхихыг хэлээд байна. Ягаад гэвэл та өмнөхөөс өөр хүн болсон гэж. Тэрийг ер нь би өөр хүн болсон гэж мэдж байгаа ч гэсэн нэгстэй жоохон хуучинтайгаа зууралдаад байгаа гэсэн үг. Бүрэн хүлээн зөвшөөрөхгүй байх гэсэн үг. За because you are meant for more. Чи илүү ихийн төлөө төрсөн гэж. Бүр илүү ихийн төлөө. Илүү ихмийг хүртэх хэрэгтэй гэж. Таны одоогийн байгаа байдал чинь ерөөсөө одоо таны потенциалын бүр ингээд нэг өчүүхэн хэсэг нь гинэ. Та бүр илүү их чадна, илүү төсөөснөөсөө ч илүү ихийг чадах тийм хүн гэнэ. Таныг илүү том, илүү тод зам хүлээж байгаа, илүү өргөн. Тэгэхээр хуучин одоо нэгсэндээ өөрийгөө өөрчлөгдсөн бүр илүү потенциалтай, илүү чадвартай, илүү ийм болсон гэдэгт нэгсэндээ итгэж өгөхгүй байгааг хэлээд байгаа. Итгэхгүй байгааг. Яг тэгвэл яг үгүй өнгөрсөндөө нэг жоохон уягдаад байгаа учраас гэсэн үг. Тэгэхээр өөрийгөө нэгсэндээ одоо ингээд энэ нэг жижигхэн зулцхан могоо байсан бол өөрийг ч одоо жишээгээр ярих юм бол жижигхэн зулцхан могоо байсан бол нас баян төрсөн том одоо юу бүр ингээд том жигтэйхэн сайхан могоо болцсон хэрнээ өөрийгөө нэг жижигхэн юм хайрцаг дотор ингээд багтаач хийх гээд одоо нэг за могоогоор ярьдаг юм гэхэд нэг нохооны нэг одоо нэг юугаар яриа л та одоо хөөрхөн жишээ яг тийм л юм санаад орчлоо яаж. Хөөрхөн гөлгөний нэг юм байр байжээ гэж бодъё. Гэсэн чинь том нохоо олчоод нөгөөдхөн дотор багтаж орох гэж ихэд байна л гэсэн үг. Жижигчээд багтана. Тэгэхээр та өнийгөө шал өөр хүн болчиход ээжиж хуучин тэр нэг юм руу аваачаад өөрийгөө чихээд ингээд байхгүй юу? Амьдралдаа хуучин амьдралтайгаа зууралдаж байгаа зарим улсууд байгаа. Хуучин өөрийгөө томорсон хүн жижигхэн сав руу чихээд байна гэсэн үг. За нэг утга санаа нэг тиймэрхүү байдлыг хэлэх гээд байна шүү гэж. За За тэгээд таныг болохоор ингэнэ. Сэтгэл чинь маш тийм эерэг. Дотоодын мэдрэмж маш хүчтэй байна. Дотоодоос ч ингээ мэдрэмж чинь бүр ингээд нэг юу гэх юм бэ? Тэг мэдрэмтгий гэх юм уу тийм дотоод одоо ер нь тэрийг мэдээж мэдэрж байгаа л дээ өөрчлөлтөнд орсон байгаа хүн чинь те. Тэгэхээр өөрийгөө барьж хорихгүйгээр өөрийгөө илэрхийлээд яваа гэдэг. Хичнээн өөрчлөгдөд ингэсэн ч гэсэн хитрхи дуугаа байгаад хуучин амьдралтайгаа хуучин өөртөөгөө хуучин болгонтойгоо зууралдаад өөрчлөгдсөн томорсон одоо үгээ сэтгэлээ дотоодоо илэрхийлэх бол хангалттай хүчтэй бүр тэрнээсээ бүр хайв илүү бүр илүү өндөрт гарах хүчтэй гэж хэлээд байгаа юм байна. Тэгэхээр чин одоо энэ дотоодын нэг бүр нэг гэрэлтсэн нэг энэ гоё юмыг сонсоод гаргах цаг нь болсон гэдэг юм л да тийм. За би
Ёо за уншиж чадахгүй хэл амар онцлог. Би assertive гэх юм уу? Assertive. Тийм л юм шиг. За энэ нь болохоор юу гэж нэхэр өөрийгөө илэрхийлээ. Тийм. Илэрхийл хязгаар хүрээ тавиад байх юм байхгүй, өөрийгөө илэрхийл, өөрийгөө одоо ингээд нөгөө бариад байгаа гэсэн санаа л да тийм. Тэгэхээр одоо өөрийгөө илэрхийлэх цаг нь болсон гэж. Энэ нь ямраач үж болно шүү дээ. Дандаа дотоодынхоо дуу хоолойг дараад ил гаргаж ярьдггүй, хин нэгэнд хэлэх гэсэн үгээ хэлдэггүй, дандаа нэг дотгошин залгидаг шүү хүмүүс нэг. За тэрийг гомдож холоо хий дотгошин. За эсвэл дотоодоос ингээд хүмүүс түргэх ёстой өчнөө их. Энэ дэр бол баг хүмүүс түргэх ёстой. Дотроо бодоол боловсруулаад ингээл тэгэл уул нь тэгээ хэлчих юмсан, уул нь ингээ хэлчих юмсан жишээ нэг иймэрхүү бодогдоод явдаг бол тэрийг ингээд дотроо дандаа хадгалаад яваад байна гэсэн үг байхгүй. Ил гаргаад одоо ярьж эхлэх, хүмүүст хүртээж тарааж эхлэх гэх юм уу. За энэ тэглээсээ таныг ингээд нэгсэнд өөрийгөө илэрхийлж эхлэе гэдэг. За Princess of the Winter гэдэг. Энэ болохоор үнэнхээр тийм зөрөгтэй байдлыг шууд шудраг байх, юмыг шударгаар харах, бодитыг харах. Тэгэхээр та ер нь бодитыг хардаг, яг үннийг хардаг, яг шулуухан шударгыг хардаг. Тийм хэрнээ тэрийг ил илэрхийлэхгүй одоо дандаа мэдрэмжээ нуудаг, хаадаг гэдэг байхгүй. Тэгээ өөрийгөө нөгөө жижигхэн байснараа төсөөлөд одоо чи хангалттай хүчтэй, хангалттай том, хангалттай зоригтой, хангалттай амьдралын туршлагатай, хангалттай сурсан мэдсэн эмэгтэй хэрнээ тэрийг илэрхийлэхгүй нөгөө жижигхэн савн дотроо багтаах гэдэг өөрийгөө ингэж хийгээд байна. Нөгөө итгэлгүй байдал, нөгөө өөрийгөө том болцсон одоо хангалттай энэ дээр одоо суралцаад боловсроод хүмүүст хүртэл ингээ одоо юу гэдэг нь үзэл бодол хүсэл бүхнээ ингээ илэрхийлэх чадaltaй болцсон гэдгээ нэгсэн доо ухаарахгүй ч гэх юм уу. Ухаарсан ч зориггүй ч гэх юм уу. За тийм байгаад байгааг хэлээд байна тий. За тэр one of the kind гэсэн боо шүү дээ. Таныг онцгой хүн штэ гэж. Та өөрийн гэсэн давтагдашгүй, бусдаас өөр. Бусдаа ижилхэн нэг байх гад адилхан болох гээд өөрийгөө ижилсүүлэх гээд байх хэрэггүй. Та өөр хүн байхгүй, онцгой хүн байхгүй гэж. Өөрийн гэсэн замтай, мөртэй. Одоо юутай өөр хүн. Гэтэл таныг тэрийгэ ижилсүүлэх гээд ингэж иж болохгүй шүү дээ гэдгийг л одоо хэлээд байна. За тэгэхээр энэ цаг үе те таны амьдрал те гинт өөрчлөгдөж байгаа цаг үе. Таныг зөв зам дээрээ байгаа юу гэвэл та зөв зам дээрээ байгаа. Та ингээ хүлээгээл байна. Одоо хүлээгээд энэ хүлээх цаг чинь дуусчаад байна гэж. Энд чи wait гэдэг нь хүлээх гэсэн үг. Хизээ яг өөрийгөө илэрхийлж эхлэх вэ гэдгийг таныг бас хүлээж ин гинэ. Дотроо хичнээн бодож боловсруулж өөрийгөө онцгой гэдгээ мэдрэхгүй, өөрийгөө том болсон гэдгээ мэдэхгүй, өөрийгөө өөр болсон гэдгээ мэдэхгүй, өөрийнхөө шудраг үннийг дотроос хэлээд байгаа энэ үг, энэ нэг сэтгэл, энэ бүхнийг хизээ гаргаж ингэж яах вэ гэдгийг хүлээж ийна гэсэн сан. Тэгэхээр өөрийгөө дарангуйлж, өөрийгөө барьж боож байна. Одоо энэ хайрмад үзэр чинь ганцаарчлаа дотроо дандаа бодож боловсруулсан хүнийг хэлдэг байхгүй. Хангалттай болцсон гинэ таныг одоо ерөөсө болцсон. Одоо зүгээр гаргах, хэлэх, ярих. Одоо танд яг тийм цаг нь ирсэн. Тэгээ таныг тэр цагийг чинь хүлээнэ л гэсэн үг. За тэгэхээр ерөнхийдөө мессежээр тий таныг өөрчлөгдсөн. Чи илүү ихийг хүртэх хэрэгтэй. Бас илүү ихийг энэ хорвоо ертөнцөөс авах хэрэгтэй, бас өгөх хэрэгтэй. Бас өөрийнхөө дотоодын дуу хоолой, энэ үнэн шударга байдал, энэ бүхнийг илэрхийлэх ёстой хүн гэдэг байна. Тэгэхээр зөв зам дээр байна уу гэхээр та бол зөв зам дээр байгаа. Зөв зам дээр байна гэн. Тэгэнгүүтээ яаж вэ нэхэр одоо зөвхөн өөрийгөө илэрхийлэхгүй хичнээн дотгошин дарж жижигхэн болох вэ гэдгийг л хэлээд байна. За тэгэхээр та бол төөрөөгүй л байна. Тэгээ өөрийгөө одоо нээж илэрхийлэх цаг нь болсон байна гэдгийг заах үзрийн нийт уншлагаас танд хэлж гэн шүү. За ингээд уншлах одоо таарсан, таалагдсан бол та
би өөрийгөө нээж илэрхийлнэ гэсэн батламж өгсөйг одоо миний цаг ирсэн гэсэн батламж өгсөйг комент хэсэгт үлдээгээрэй. За тэгээд танд амжилт хүсье. Баярлалаа. Баяртай.